Өнгөрсөн өдрүүдэд цэргийн 3 жилдээр 2 тал болон байлцгаалаа бид. Зүүнний магнад ерөнхийлөгчийн фанат сэтгүүлч мөнх баясгалан, барууны магнад жиргээч Бат инженер, экс-мэр Бат үүлнэр дэвцгээж өөрсдийнхөө үзэл бодлыг баримт нотлогоотойгоор хамгаалцгаалж байгаа. Бат инженерийн хувьд бол цэрэггүй нийгэмд ардчлал яг л өнөөдрийн Монголын нийгэм шиг ямар сайхан хөгждгийг яруу тодоор батлахыг оролдож 70-80-ад оныг харлан муулуулахаар үзгээ хурцлан бичиж байх ба Үүлэн Үст Баатарын хувьд баялаг бүтээгчид ажил орлогогүй болж эдийн засаг шүүрэн дампуурах тухай үзмэрч төлөгчиг мэдэмхээрэн оролцоож байгаа. Харамсалтай нь 3 жилийн зэрэгтэй байх үед монголчууд бид ямар тач эрүү сарууд өвчин зовлонгүй амьдарцгааж байжтэй наа наяхад. Нэг л гэмн үг хэлэг эрх чөлөөгөө байж өөрөө ч нэг муу юм байсангүй. Ард түмний хувьд шүү дээ. Дарга нарын хувьд бол олон юм хэлэх биз. Тэдгээр дарга нар нь лоохус нэмбо сурмаажив гисгийгээд л дуусах юм шиг байгаа юм. Лавл миний эцэг их ах トゥ эмээ өвөө нар социалист нийгмээ одоо хүртэл магтан дурсаар шуудаг. Доод тал нь 86 наслсан буурдууд гэхээр 40-50-ад оны хүмүүс буюу эд социализмын үе эд 3 жилийн цэргүүд гэсэн үг. Харин инженер Бат, олигарх Бат үл, сэтгүүлч мөнх баясгалан нарыг цэрэгт явсан эсхийг мэдэхгүй. Юутайч улс төрчдөөс эрүүл мэндийн сайд асан ламба барилгын цэрэгт алба хаасан юм билээ. Зөвхөн ламбаагаан алба хааж ясан анги гэхтэл Доронтын мах комбинат, хүнсний үйлдвэр, ноос угаах үйлдвэр, хөлийн цэргийн ангиуд болон сумдаг маш олон барилга барьсан, халагдахтаа хадгаламжийн мөнгө хэмээн авч байсан хэмээн дурсжээ. Товчхондоо ийм юм. Ер нь шулуухан хэлэхэд осор жамаа мэт нь бол цэрэггүй нийгмийн шилэн дэркотой бүтээгдэхүүн билээ.